자, 그렇죠, 그렇죠. 자, 섭쓰셔. Ja, zijn wij zo nog? Weet je hoe het gaat voor de dik van? Ik heb zo'n beetje wanneer de bitte offshore хамаалтаа улс төрчдийг Монгол төрөөр шалгуулах ард түмний онц зүйлийг 2 дугаар жилийн гafurdыг хийж байна. За эхнийх нь бол Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсын найрамдын зөвлөлийн зэргүүлэгч зөвхөн бодлоо шаардлагач өгөөж хэвлэн багаар хийсэн. Одоо Монгол улсын их хурд турган шаад бичгийг зөвлөдөг хэвлэн багаар хийсэн. Ингээд агуулсан энэ турган шаад бичгийг ихийг уншиж байна. Монгол улсын их хурлын дарга Мие бомбын энхүү улсын их хурлын нийт гишүүд турган шаад бичиг Монгол улсыг гадаад үеийн дарамтанд оруулж нийгэм эдийн засгийн гүн хямралд автуулан улс үндэстнийхээ язгуур их ашигаас урвж дампуурлын ирмэг тавчран улсын төлөвлөлт төлбөрөх ёстой байсан асар их хэмжээний мөнгийг офшор дансанд нуусан нь нэр бүхий улс төрчидтэй шууд холбоотой болон дэлхийн нийтэд дэлгэн тавьсан олон улсын эрен сурвалжлах сэтгүүлчдийн концепцийг офшорын мэдээлэлээс тодорхой байна. Дэлхийн улс орнууд офшор данстай улс төрчдөө огцруулж гэмгүрүүгийн шатан хариуцлага тоолж байхад Монгол улсын төл засаг шийдвэртэй арга хэмжээ авахгүй байгаа нь тэднийг хаацаадан хамгаалж байгаа үйлдэл төдийгүй улсын их хурлын зарим гишүүд нь үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1 улсын их хурлын гишүүн ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлан гэж заасныг огоор офшор данстай хамааралтай улс төрчдийг хамгаалах нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуульд оруулахаар зүтгэж байгаа нь хууль бусаар хөрвүүлсэн 100 хэдэн этгээдийг өмгөөлж байгаа ирээцээргүй үйлдэл гэж үзэж байна. Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрх байдлыг босгохон бэхжүүлэх, үндэснийхээ эмнэлгийг эрхэмлэн дээдлэх, эрхэм үүрэгтэй улсын их хурлын гишүүд та бүхэн Монгол улсын тусгаар тогтнолд үндэсний аюулгүй байдал алдагдсан энэ нэгжтэй цаг үед өргөсөн хангалттай үнэнч байж төрийн үйл ажиллагааны үндсэн үүрэг зарчмаа биелүүлэхэд Монголын ард түмний нэрийн өмнөөс бид тулган шаардж байна. Үндсэн хуулийн 1-р зүйлийн 1 эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж үндэсний аюулгүй байдал нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн. 27 дугаар зүйлийн 1-р зүйл улсын их хурл төрийн гадаад дотоод бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж шийдвэрлэх 27 дугаар зүйлийн 1-ийн төрийн санхүү зээл албан татвар мөнгөний бодлого улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох онцгой бүрэн эрхлээ гэж заасан байдаг. Мөн 2005 оны авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийг соёрхон батлах тухай Монгол улсын хуулийн 63-аас 65 дугаар зүйл 2008 оны үндэстэн дамжсан зохион байгуулалтын гэмт хэргийн тухай Монгол улсын 34 дугаар зүйл Монгол улсын хуулийн 34 дугаар зүйл улсын их хурлын тухай хуулийн 33 дугаар зүйл олгогдсон хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлж нэгдүгээр улсын их хурлын ээлж төс онцгой чуулганыг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зарлан хуралдуулж офшор данстай хамааралтай улс төрчдийн асуудлыг нээлттэй хийцэх. Офшор данстай хамааралтай улс төрчдийн асуудлыг
хуваалцлын хэсгийг нэм даруй байгуулах. Тасандах хөрөнгө мөнгөөр нуусан гишүүдэд хариуцлага тооцож, хууль бус хөрөнгө орлогыг эх орондоо эргүүлэн татаж авч байна. 4. Улсын их хурлын гишүүн төрийн дээд албан тушаал хашиж байсан буюулалтаа хашиж байгаа офшор дарстай хамааралтай улс төрчин. 1. Улсын их хурлын гишүүн сангийн гишүүн асан Монгол улсын ерөнхий сайд асан Эсбаяр. Улсын их хурлын гишүүн улсын их хурлын тусгай хяналтын дэд хорооны дарга Монгол улсын ерөнхий сайд болсон Сүүбатар. 4. Улсын их хурлын гишүүн барилга хот байгуулалтын сайд асан Д. Цогтбаатар. Улсын их хурлын гишүүн Б. Дэргэр сайд. Улсын их хурлын гишүүн Л. Эмхямгад. Улсын их хурлын гишүүн Л. Элдв Очир. Байгаль орчны сайд О. Барсвал. Сангийн сайд Я. Очирсүг. Нийс хотын дарга Улаанбаатар хотын захирч асан Э. Батүр, нийслэлийн иргэдийн төлөөлчдийн хурлын дарга Ц. Сандуу гэх мэт нийт зардалсан нэр бүхий этгээдүүдийн асуудлыг улсын их хурлын онцгой чуулганаар олон нийтэд нээлттэй хэлцэхийг шаардаж байна. Улсын их хурлын гишүүн бүр манай шаардлагад албан бичгээр хариу өгөх. Дахин хэлээ. Улсын их хурлын гишүүн бүр манай шаардлагад албан бичгээр хариу өгөх. Хэрэв улсын их хурл нь эдгээр шаардлагуудыг хүлээн авч оногдсон үүрэг хариуцлага биелүүлээгүй нөхцөлд офшор данстай хамааралтай улс төрчлийг шалгуулах арга түмний онц төр зөвлөд дараагийн алхмаа тэмцлийн хурц хэлбэл шийдвэрлэх болно гэдгээ арга түмний нэрийн өмнөөс хариуцлагатайгаар хэрэгжиж байна. Тулгын шаардлага бичгийн хувийг нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн банк, Европын холбоо, олон улсын валютын сан, Transparency International байгууллага, мөнгө угаахын эсрэг санхүүгийн аргаар тэмцэх олон улсын байгууллагууд мөн Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Америкийн нэгдсэн улс, Англи улс, Япон улсын элчин сайдын яам дуулууд тус хүргүүлж байгаа болно. Арга түмний онц төр зөвлөг. Ингээд баярлалаа. Ингээд бид бүхэн өнөөдрөөс эхлэн нийт арга түмэнтэйгээ Монгол даяар энэ тулгын шаардлага бичгийн хоног хугацааг хамтдаа тооцоолоо. Тэгээд тулгын шаардлага бичгийн энэ хоног хугацаанд өнгөрөнгөд биднээс арга түмнийг тэмцэд уриалах болно гэдгийг мэдэгдэж байна. Асуулт байна. За би тодорхой байна. За дэлхийн нийтийн хөгжлийн чинь хандлага өөрчлөгдөж хүн төрөлхтөн хэд шунал хэдэрхлэнээс татгалзаж байгаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхий хэлбэрч Трамп маш цөөхөн ирсэн тэлцэлтэй баримжаад үлдсэн ирсэн ядуу амьдралыг би хэрхэвч төвчтэй хэлсэн байна. Энэ бол дэлхийн нийтийн чиг амьдралыг тодорхойлж байгаа юм аа. Манай улсад гэсэн байгалийн байдлын хараад тус маш цөөхөн ирсэн тэлцэлтэй баяжаад үлдсэн ирсэн ядуу амьдралж байгаа. Үүнийг бид төвчгүй. Тийм учраас ард түмний онц төвчүүд байгуулагдсан офшор ханстай улс төрчтэй хариуцлага тооцох, шалгуулах ийм зорилготой төсөв төвлөрөх ёстой байсан Монголын ард түмний баялагийг уйлгаж офшор хансанд нуусан улс төрчтэй бид цаашид тэмцлээ хурц хэрүүл хэлбэрт орж үргэлжлүүлэх болно. Өнөөдөр бид улсын их хурл болон шаардлага бичиг өгч байна. Өмнө нь Монгол улсын ерөнхийлөгч захиагийн хэлбэрт очиж шаардлага бичиг өгсөн. Энэ шаардлага бичгийн хариуг бид бичгээр авах хүсэж байгаа, шаардж байгаа. Үүнийг бид нар тоолж байгаа ганц цорын ганц одоо хэл мэдээллийн хэрэгсэл зэвсэг бол Facebook орчноор хүмүүс түгээж байгаа. Өнөөдрийн одоо хэвлэлийн байгууллагыг харах бидний одоо хэл мэдээллийн зүгээс нэмчихгүй бойкоттж байгаа байдлууд харагдаж байна. Янз бүрийн арга зам хэрэглэж байна. Хүмүүс Өртөж ингэж янз бүрийн арга зам хэрэглэж бүтэндээ ажлыг таслуулахыг оролдож байна. Бид иймэрхүү жижиг цаад бэрхшээл яцхгүй, буцахгүй, цуцахгүй бидний ард түмэн бидний бүтээглээ харж байгаа учраас
бид эцсийн хүртэл болтол явах болно. Үүнийг ард түмний онц зөвлөлийн нийт гишүүд дэвжигчдийн өмнөөс ярьж байгаа юм аа. За ер нь бол 2016 оны 5 сарын 10 олон улсын ерөн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум дэлхийн нийтэд дэлгэрэн тавьсан мэдээлэлээр маш олон Монголын компани хүмүүс офшор улсад гацтай болох нь илэрхий болсон. Энэ хугацаанаас хойш олон улсад Оросын холбооны улс, Хятад, Австрали, Исланд, Франц зэрэг орнуудад бол арга хэмжээ авсан. Арга хэмжээ авч огцруулаад зогсохгүй зармийг шоронд хорж яд өрүүлсэн. Гэтэл манай улсад 2016 оны 5 сарын 9-10-наас хойш бол тагчиг хууль эрхтэй байгууллагын шалгуулахгүй эд мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл ил бод болсон баримтуудыг нягтаж үзэхгүй байгаа нь энэ офшор мөнгөний ус ухаачуудтай хууль эрхтнийх нь өгсөн үйлчлэлийг тодорхой харуулж байгаа. Гэтэл одоо Испаний ерөнхий сайд байсан Сигмунд Гаунмоксон гэж хүн байгаа. Энэ хүний эхнэр нь Исландд санхүүгийн хямралын үеэр офшор компанид олон сая Америк долларыг хадгалж байсан нь илэрхий болсон. Энэ бол 2007 оны асуудал, 2009 он парламентын гишүүн болоод дараа нь ерөнхий сайд болоод энэ асуудал зөвхөдөж огцроо зогсохгүй маш хэмжээний тургуулж ялан унжээсэн. Гэтэл одоо Монголын төр засаг энэ офшор дансанд мөнгө нуурсан, эдгээр төвөрчдтэй ингэж эвлэрч тэмцэхгүй байгаа нь төр засгийн энэ толгой эсвэл хууль эрхтэй байгууллагад эднэрт одоо өгсөн хууль зүйн харагдаж байгаамаа. За Бямсурмаа ерөнхий сайдаас Бямсурмаа Монгол төвөрчдийн харанхуй арга тэмдэгтийг тогтоосон гэдгийг зарласан байна. Өнөөгийн Монголын хямрал нь Монголын төвөрчд, улс төрчид хулгайсан мөнгө офшор авиж нууснаас үүдэлтэй. Эд одоо маш нарийн тооцоо авчлаа гарсан энэ 17 тэрбум гэдэг тоо энэ бол хий тоо биш. Энэ бол бодиттой тоо юм шүү. Биднээс наривчилсан судалгааг нь авч болно гэж тэр хууль хэлнээр хандаад хэлчихэ. Энэ ард түмний тэмцэл учраас ард түмэн маань бүгдээрээ дэмжээрээ нэгдээрээ гэж хэлж байна. За